Энэ удаад Америкийн нэгдсэн улсын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон буюу хамгийн хөдөлгөөнтэй ерөнхийлөгчийн алдарт араар тавилтын хэргийн талаар ярьж өгөх болно. Эхлээд Билл Клинтоны талаар бага зэрэг танилцуулъя. Тэрээр 3 дугаар Вильям Жефферсон Блит гэх нэртэйгээр 1946 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Арканзаст мэндэлсэн бөгөөд түүнийг төрөхөөс 3 сарын өмнө аав 2 дугаар Вильям Жефферсон Блит нь автомашины ослоор нас барж ээж Виржиниа Кэссидийн аав ээжийнхээ хамтаар хүүгээ үлхийдэн авсан. Түүний аавынх нь хувьд бол явуулаар хүнд машин механизмын тоног төхөөрөмж худалдан борлуулдаг хүн байсан ба нас барах үедээ дөнгөж 28 настай байсан. Билл Клинтоны ээж Виржиниа түүний 5 дахь эхнэр нь байлаа. Билл Клинтоныг төрөөд нэг их удаагүй байх үед нь ээж нь нойрсуулагч цовлогчаар суралцахын тулд өөр муж руу явж хүүгээ аав ээж дээрээ үлдээсэн бөгөөд 4 жилийн дараа буюу 1950 онд сургуулаа төгсөн ирээд хүүгээ өөр дээрээ авснаас гадна Рожер Клинтон гэх залуутай гэрэлсэн. Харамсалтай нь түүний хойд аав нь архины хамааралтай, мөрөөдтэй тоглоомын дундалттай, агсан согтуу тавьдаг хүн байсан учраас тэрээр ээжигээ хамгаалахын тулд хойд аавтайгаа гар зөрүүлэх тохиолдолч гарч байсан тухайга дурссан байдаг. Билл Клинтоныг бага ангид сурдаг байх үед нь хойд аав нь согтуу байх үедээ буугаар буудаж, харамсалтай нь тэр бууныхын сум нь Билл Клинтоны жихийг нь онж байсан түүх хүртэл байдгийн байна. Билл Клинтон 15 настай байх үедээ албан ёсоор хойд эцгийнхээ овгийг авч Вильям Клинтон буюу Билл Клинтон болсон байдаг. Түүний амьдралд чухал нөлөө үзүүлсэн яг 2 том үйл явдал байдаг бөгөөд нэгдүгээрх нь 1963 онд ахлах сургууль суралцаж байх үедээ Boys Nation хэмээх хөтөлбөрөөр дамжуулан цагаан ордонд зочилж ерөнхийлөгч Джон Кеннедитэй гар барьсан явдал байлаа. Хоёрдугаарх нь Мартин Лютер Кингийн надад мөрөөдөл бий гэх илтгэлийг сонссон үйл явдлууд байсан. Энэ цагаас эхлэн Билл Клинтон ерөнхийлөгч болохоор мөрөөдөж эхэлсэн аж. Билл Клинтоны хувьд бол нэлээд толгой сайтай нэгэн байсан бөгөөд хүмүүс түүнийг төрсэн эцэгтэйгээ маш адилхан зан чанартай хэмээн дүгнсэн байдаг. Тэрээр 1964 онд Жорж Тауны их сургуульд гадаад харилцааны чиглэлээр элсэн орч Фулбрайтын гишүүн болсноор улс төрийн оролцооных нь урьдл хэсгэнд тавигдсан. Түүнийг 4-р курст суралцаж байх үед нь хойд эцэг нь хор тавдрын улмаас нас барсан бөгөөд тэрээр түүний оршуулган дээр бүх зүйлд чин талархлаа, дээрэс нь би таныг өршөөлөө хэмээн хэлсэн гэдэг. 1968 онд сургуулаа төгсөөд Оксфордын их сургуульд философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр 2 жил элсэн суралцсан бөгөөд 1973 онд хууль зүйн докторийн зэрэг хамгаалсан. Йелийн их сургуульд суралцаж байх үедээ тэрээр ирээдүйн эхнэр Хиллари Ротхэмтэй танилцсан бөгөөд 1975 онд гэрлэж 1980 онд охинтой болцгоосон. Эхнэр Хиллари нь 1982 он хүртэл Клинтон гэх овгийг ашигладаггүй, харин өөрийнхөө овг болох Ротхэмээр амьдардаг байсан бөгөөд улсынхаа хамгийн гарамгай хуульчдын нэгээр зөв ёсоор нэрлэгдэж Walmart болон хэд хэдэн том групп компани өмгөөллийнх нь багтдаг байснаас гадна удирдах зөвлөлтөнд хүртэл багтдаг байсан. Ер нь карьерийнхаа хувьд хэнийг ч дагуулхааргүй мундаг эмэгтэй байсан гэж ойлгож болно. Билл Клинтон 1974 онд Арканзасын конгресст нэр дэвшснээр улс төрийнхөө жинхэнэ гарааг эхэлсэн боловч эхнийхээ сонгуульд өвдөг шороотсон байдаг. Энэ сонгуулиар өвдөг шороотсон боловч яг үнэндээ түүний улс төрийнхэн замнал шулуудах замдаа орчихсон байсан бөгөөд Арканзасын амбан захирагчаас эхлээд ерөнхийлөгч хүртэл дэвссэн боловч Билл Клинтоныг авгаа хүүхний асуудал хизээж тойрч гарч байгаагүй юм. Албан бус их сурвалжийн мэдээллээр бол Арканзасын цагдаагийн офицерууд амбан захирагчийнхаа 100 гаруй эмэгтэйтэй үүсгэсэн нууц харилцааныхын талаар мэдсэн, дээрэс нь гэрч болцгоосон гэдэг. 100 гаруй гэдэг тоо бол хамгийн бага тооноо гэж ойлгож болно. Иннээс хамаагүй өндөрч байх магадлалтай хэмээн үздэг юм байна. Нөхөр нь ийм олон эмэгтэйчүүдтэй орооцолтож байх үед Хиллари Клинтон үргэлж нөхрийнхөө талд байж ирсэн бөгөөд Билл Клинтоны улс төрийн карьерийг нь үгүй хийхгүй байхын тулд эдгээр зүйлсийг үгүйсгэсээр ирсэн аж. Билл Клинтоны хамгийн алдартай амраг бол яхаа аргагүй Моника Левински бөгөөд тэрээр цагаан ордны дадлагын ажилтан байхдаа ерөнхийлөгчтэй учир ургуулж үүнийхээ улмаас 27 жилийн хорих ялыг сонсох магадлалтай хүртэл нүүр тулж байсан. Моника Левински нь Билл Клинтонээс 27 насаар дүү бөгөөд 1973 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сан Франциско хотод мэндэлсэн. Гэхдээ түүний бага нас нь Америкийн нэгдсэн улсын хамгийн баян хэсэг хэмээн нэрлэгддэг Беверли Хиллст өнгөрсөн бөгөөд аав нэмж ээж нь зохиолч хүмүүс байсан. Тэгэхээр нилээдгүй баян гаралтай эмэгтэй гэж ойлгож болно.
Түүнийг нэлээд бага байх үед аав ээж хоёр нь аавынх нь сүүлрэлтээс болж салсан боловч охины өсөж торних санхүүгийн байдалд нөлөө үзүүлээгүй. Тэрээр бага байхасаа л эхлээд хүүхдүүдтэй найзлах гэж оролддог байсан боловч илүүдэл жингээс нь болоод Биг Мак хэмээн хочилж хинч түүнтэй найзалдаггүй байсан. Жохон гомд моорч юм шиг. Харамсалтай нь тэрээр тиймд сурлах сайтай хүүхэд биш байсан учраас нэр хүндтэй их сургуульд элсэн орж чадаагүй ба Санта Моника коллежид элсэн орж сургуулийнхаа театрт сайн дураараа ажиллах болсон. Харамсалтай нь ингээх явцдаа тэрээр 40 настай театрын ажилтнтай учир ургуулж асуудалд орж байлаа. Мэдээж энэ байдал аав ээжт нь таалагдаагүй учраас түүнийг шинэ амьдралаа эхлүүл хэмээн Орегон руу явуулаад зогсохгүй шинэ коллежид элсэн суралцуулсан бөгөөд тэрээр 1995 онд сэтгэл судлалын чиглэлээр төгссөн. Ингээд яг гол ярих сэдэв рүүгээ орцгоё. Моника Левинскийг төгссөний дараа ээж нь танил талаа ашиглаж охиноо цагаан урданд ажиллах дадлагын ажилтны тоонд оруулж чадсан ба энэ ажил нь цалингүй ажил байлаа. Цагаан урданд дадлагаар ажиллаж байгаа ажилчдын ихэнх хэсэг нь ирээдүйд улс төрийн карьераа эхлүүлэхийн тулд дуршлаг хураах үүднээс ирсэн байсан бол Моника Левинскигийнх бүр шаал өөр. Тэрээр анхнаасаа л ерөнхийлөгч Билл Клинтоныг гол байгаа болгож орж ирсэн гэхэд хэлцэхгүй. Билл Клинтон дадлагын ажилтнуудтай танилцаж гар барих үеэр хүн бүрэл дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгтэй уулзаж байгаадаа сүрдэж байсан бол Моника Левинский харин шаал өөр сүртгийн оронд ерөнхийлөгчийн ой тойнд орохыг хичээж байлаа. Харамсалтай нь эхний уулзалтаараа тэрээр түүнд тийм ч их сэтгэгдэл үлдээж чадаагүй юм. Гэхдээ бүсгүй бууж өгөлгүй Билл Клинтоны хуучин амраг буюу шөнийн клубын дуучин бүсгүйн гаргасан дуртгал номыг уншиж ерөнхийлөгчийн талаар нарийн судалж эхэлсэн байдаг. Бүхэл бүтэн 27 насны зөрүүтэй гэр бүлтэй эрэгтэйг яах гэж ингэж их сонирхсныг нь ёстой бүү мэд юм да. Ингээд төд удалгүй 8 дугаар сарын 19-ний өдөр буюу Билл Клинтоны төрсөн өдрөнд болж цагаан ордны ажилчид түүнд баяр хүргэхээр цугласан бөгөөд Моника Левинский энэ үеэр ахин нэг удаа Билл Клинтонтой уулзаж яриа өрнүүлж чадсан гэдэг. Эхний алхмаа хийсний дараа цагаан ордны ахин нэгэн ахлах ажилтны төрсөн өдрийн үеэр ерөнхийлөгчтэй яриа өрнүүлж энэ үеэрээ ёстой л нэг сэтгэгнэл гэдгийг юу болохыг нь тултал нь үзүүлсэн хэмээн хамт байсан хүмүүс нь дурсдгийм байна. Угаасаа Билл Клинтон эмэгтэй хүнд нугасгүй дуртай учраас Моника Левинскигийн энэ үйлдэл Билл Клинтоны дотор жижигхэн гал хасаачсан гэхэд болно. Моника Левинский дадлагын хугацаагаа дуусгахаас өмнө цагаан ордонд орон тооны ажилтан болох саналыг хүлээн авсан бөгөөд энэ үйл явдалд Билл Клинтон оролцсон хэсэг нь бол тодорхой биш. Ямар ч тач жинхэнэ орон тооны ажилтан болоод амжсан. Гэхдээ 1995 онд цагаан ордон ажилчдынхаа тоонд цомготгол хийж нэлээд олон хүн ажилгүй болсон бөгөөд үлдсэн хэдэн оройтож ажиллахаас өөр сонголтгүй үлдсэн ба Моникоч бас оройтож ажиллах болсон. 1995 оны 11-р сарын 1 өдрийн орой ерөнхийлөгчч бас оройтож ажиллаж байсан бөгөөд энэ үед Моника өрөө андуурсан хэмээн ерөнхийлөгчтэй ахин нэг удаа уулзснаар тэдний нууц харилцаа эхэлсэн. Хамгийн муухай нь тэдний харилцаа Хиллари Клинтоны бараг л хамар доор үргэлжилж байсан аж. Билл Клинтон Моника Левинский нарын харилцааг наривчилж ярихад үнэхээр хэтэрхий заван. Ямар ч тач Билл Клинтон эмэгтэй хүнээс бүр маш муухай заван зүйлсийг хүсдэг бөгөөд амаар нь хачин зүйл хийлгэхээс гадна биелүү нь хачин гадны биет хийж зугаацдаг байсан гэх. Билл Клинтон нууц харилцаагаа дэлгэгдчихвээ гэдгээс маш их хайдаг байсан учраас Моника Левинскийд өөрийнхөө ажлын өрөө рүү ордог нууц орц гарцыг зааж өгөөд зогсохгүй түлхүүрийг өгчихсөн. Тийм ч учраас тэд маш амархан байдлаар амралтынхаа өрөөнд уулзаж чаддаг байсан. Тэдний харилцааны талаар цагаан ордных нь тийм ч их мэддэггүй байсан бөгөөд Билл Клинтоны нарийн бичгэл анзаарах хамгийн өндөр магадлалтай хүн нь байсан боловч тэрээр мэдсэн ч мэдээгүй мэтэл өнгөрдөг байсан. 1996 онд ерөнхийлөгчийн сонгуул болж Билл Клинтон ахин ерөнхийлөгч болох хэсгээ шийдэж байх үед Билл Клинтон Моника Левинскийг цагаан ордноос нийлээдгүй хол буюу Пентагон руу шилжүүлж орхисон. Мэдээж бүсгүйг тушаал дэвшүүлсэн боловч Билл Клинтоны хувьд бол түүнийг цэвэрхэн гэх чинь зайлуулчихж байгаа юм. Моника Левинский бүсгүйн мөрөөдлийн ажил нь яг үнэндээ холбооны мөрдөх төвчөө байсан гэх бөгөөд хэрвээ тэдний харилцаа илрээгүй байсан бол магадгүй холбооны мөрдөх төвчөөнд ажиллах байсан биз. Ажил солигдсноос болоод Билл Клинтон Моника Левинский нарын харилцаа хэсэг хугацаанд зогсож сонгуулийн дараа ахин эхэлсэн ба энэ явдал 1997 оны 3 дугаар сар хүртэл үргэлжилсэн. Гэхдээ дандаа цагаан ордонд болсон учирлууд гэж ойлгож болно.
Тэдний харилцаа үргэлжилж байх хугацаанд хосууд бие биедээ бэлэг хүртэл авч өгдөг байсан ба үнэн худлыг нь мэдэхгүй боловч Моника Левинскигийн хэлснээр бол тэрээр маш удаан хугацаанд Билл Клинтоныг крашилж ирснээс гадна түүний хувьд жинхэнэ хайр дурлал нь байсан гэх. Гэхдээ заавал ерөнхийлөгчийг крашлах хэрэг байсан ч юм уу, гүй ч юм уу. Моника Левински шинэ ажил дээр очиод Линда Трип гэх бүсгүйтэй найзалж эхэлсэн бөгөөд тэрээр өөрийнхөө бүхий л нууцыг дандаа Линдад ярьдаг байсан. Яг үнэндээ ерөнхийлөгчтэй үүсгэсэн нууц харилцааныхаа талаар хүртэл ярьчихсан. Яг уу өөрийнхөө жинхэнэ найз гэд итгэчихсэн байсан учраас нууцыг нь хадгална л гэж бодсон байх л та. Гэхдээ хинт ч битгий итэг гэдэг хичээлийг Линда Трип Моника Левинскид зааж өргсөн. Тэрээр Моникатай уцаар ярих болгондоо буюу Билл Клинтоны талаар ярилцах үедээ яриаг нь бичиж авч эхлээд зогсохгүй Билл Клинтоны биологийн дээж үлдсэн Моника Левинскигийн өмсөж байсан дайшинзыг нь хүртэл хулгайлж авсан байдаг. Яг энэ биологийн дээж байгаа тохиолдолд ДНХ-гээр Левински болон Клинтонаар хоорондоо харилцаатай байсан гэдгийг нь нотлох боломжтой. Тэгвэл Линда Трип яах гэж ингэж байсан талаар нь бас ярих хэрэгтэй байх. Билл Клинтон Арканзаст маш олон төрлийн албан тушаалыг хашиж байсан бөгөөд энэ үедээ төрийн албанд ажиллаж байсан Паула Джонс гэх эмэгтэйд бэлгийн дарамт учруулж байсан ба энэ эмэгтэй тэсгэлээ алдаад ерөнхийлөгчийн эсрэг гомдол гаргаж хэрэг нь шүүхтээр оччихсан байсан. Мэдээж энэ хэрэг гараад ирэхээр телевиз олон нийтийн хэрэгслүүдээр маш их мэдээлэл гарч байсан учраас Линда Трип хохирогчийн өмгөөлөгч нартай маш амархан холбогдож Билл Клинтон болон Моника Левински нарын харилцааны талаар илчилж орхисон. Түүгээрч зогсохгүй нотлох баримтуудаар хангасан байдаг. Яг энэ үед Билл Клинтоны талаас Моника Левинскийг бүгдийг үгүйсэг хэмээн гуйж байсан бөгөөд өөрөө л гэхэд үндэсний телевизээр гараад би энэ бүсгүйтэй ямар ч холбоогүй гэх мэдээллийг хийчихсэн. Бүр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг бэжж ийм худлаа мэдээллийг хийсэн нь туйлын харамсалтай. Мэдээж бүхэл бүтэн ерөнхийлөгчийн эсрэг ийм хэрэг гараад ирсэн учраас холбооны мөрдөгт очиж зүгээр суугаагүй бөгөөд Моника Левински бүсгүйг саатуулаад хэрвээ үнэ илчилж ярихгүй бол 27 жилийн ял тулгын шүү хэмээн айлгсан байдаг. Энэ болгоноос болоод Моника Левински бүсгүй өөрсдийнхөө нууц харилцааг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрээр холбооны мөрдөгт овчоон саатуулагдсан байх үедээ цонхоор гараад амиа хурлахгүй гэж хүртэл бодсон аж. Мэдээж Билл Клинтон ийм худлаа мэдээлэл хийчихсэн учраас улс төрийнхний зүгээс түүнийг суудлаас нь хүчээр булгахаар оролдож эхэлсэн бөгөөд заар тэрээр суудлаасаа бол буугаагүй. Гэхдээ импичментийн асуудалд орооцолцсон хоёр дахь ерөнхийлөгч болсон ба амргийн явдлаас болж буух гэж оролцсон анхны ерөнхийлөгч болсон гэдэг. Билл Клинтон 2000 онд огцрохдоо ажлынхаа хамгийн сүүлийн өдөр өөрийнх нь хамаг нууцыг илчилсэн Пентагоны ажилтнанд Линда Трипийг ажлаас нь халчгаад явсан гэдэг. Энэ асуудлаас болоод Билл Клинтон болон Хиллари Клинтон нарын гэрлэлтэнд ямар нэгэн аюул учраагүй боловч зарим албан бус их сурвалжид бичснээр бол 1998 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Хиллари нөхөрлөгөө дайрч нүүрлүүнд хүчтэй зогсны улмаас Билл Клинтоны нүүр хөхөрч ажилдаа нүүрээ будаж явсан гэх. Ингэж зодуулж байх үедээ Билл Клинтон тусгай албаны албаа хаагчид буюу өөрийнхөө хамгаалагч нараас энэ эмэгтэйг надаас холдуулаад өгөөч хэмээн гуйсан бөгөөд тусгай албаны төлөөлөгчд их нэрийг нь холдуулж тусалсан аж. Моника Левински энэ бүхний дараа яасан бэ гэхээр мэдээж нэлийн ичхүүртэй байдалтай нүүр тулсан боловч Revlon корпорацид ажилд орж чадсан ба түүнийг Клинтоны хамгийн дотны найз нарын нэг зуучилж ажилд оруулж өгсөн байдгийн байна. Энэ удаагийн маань хэрэг энд хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.